Аа чи хүн байна. Ой чи дараа гараад заяа. Огч шүү. Чи насаараа төлөхгүй юм болно шүү чи. Чи энэ толгойд байна юм уу? Тэр орон энэ байрлалаас баригдах гэдэг. Иргэн уран туяа гэдэг хүн дөнгөж одоо энэ 300 метрийн цаатал төв замын хойд цэцэрлэг барина гэж одоо анханасаа оршин суугчдыг уриалж агаад 7 давхар офис барьсан. Одоо бизнес хийгээд асар их хэмжээний мөнгө олоод ингээм амьдарч байгаа. Тэнд цэцэрлэг байх хүүхдэд үйлчлэх юуж байхгүй. Мөн тэрнийхээ жишээг давтаад одоо энэ дэр тий, уг нь иргэн уран туяагийн өмчлөлийн газар байдаг. Гэтэл өмчлөлийн газар дээр зориултын бусаар хүүхд хөгжлийн төв барина гэд ингээд байж байдаг. Гэтэл энэ чинь барилга чинь анханасаа 12 давхар орон сууцны барилга баригдах юм зураг төсөлтэй юм билээ. Та муу санаад юу юм? Та яах юм? Одоо бид нэр барилгаа барина. Та дээгүүрээ барах гэж учраа олчихно гэв. Тэгж ерөн дарамтлаад байгаа байхгүй. Хотын угаасаа ууд нь ерөнхий төлөвлөгөө өмнөдөр тусгагдсан байдаг те. Дахиж хотын төв байшин бариулахгүй, дахиж ингэхгүйгээ те. Өнөөдөр бид нар бараг энэ гудмаар 2 хүн зурж чадахгүй байдалтай байж штэ те. Тэгээ ийм байгаа дээр энэ юугаа цэгцлээд аваач л гэж хэлмээр. Төвшөөрлийн цуцлаад тэгээд энэ ухсан шороогоо буцааж битүүлээд хэвийн байранд нь оруул гэж шүүгэн шийдвэр гарсан юм бэл. Арай нэлээ юм болж байгаа л эрхийн цуцлуулаад наанц нэгээд барилга баригдахгүй нэг жидэл дараа жилийн дараа дахиад эхлэл ингэ яваад байгаа. Яг хот нь ингээд шийдвэр гаргаад явангууд дахиад бид нар шүүхээр яваад наадах чи авчна гэж ингээд шүүхээр дахиад ингээд яваад юм авцсан хүрээд байдаг. Гэтэл чи ингээд хамгийн наадах юмнууд нь зөвчгчээд байгаа байхгүй. Улаанбаатар хотод өндөр барилгууд шилээ даран сүндэрлэсээр. Гэвч иргэдийн ая тухтай амьдрах орчин, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол зэрэг суурь хэрэгцээ хангалтгүй хэвээр байна. Стандартын шаардлага хангахгүй хороолол хотнууд олширч байна. Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах United Apartment хотгоны оршин суугчид хотгоныхоо зэрэгэлдээ баригдаж буй барилгыг эсэргүүцэн 5 дахь жилдээ тэмцэж байна. Энд бол ямар ч барилга барихтын боломж байхгүй талбай. Нэг чи дээгүр доогуур нь яриад ирэх одоо тий юу гэдэгтэй зөвшөөрлийг аваад ингэж бариад байлаар хотод төлөвлөлт стандарт хууль журам байгаад яах юм бэ? Энд байгаа оршин суугчдын одоо их ашгийг эрүүл аюулгүй орчинд амьдрах их ашгийг хангаач л гэдэг юм тавьж байгаа шүү дээ. Энэ чинь гал гарвал одоо галын маш орж ирэх боломжгүй юу байх боломжгүй гэдэг дүгнэлт нь гараа явцсан боход л ингэж яваад байгаа байхгүй юу? Төлөвлөлтийн хувьд ч тэр зохион байгуулалтын хувьд ч тэр зориултын хувьд ч тэр ингэж. Тэгэхээр зэрэг шүүх юуг харж үзэж ийн вэхээр зэрэг зүгээр л одоо өмчлийн газар дээр ийм барилга баригдах болно гэдгийг байгаад байгаа болохоос биш энэ дээр ямар барилгын норм дүрм зөрчилөөд байгааг ерөөсө тодорхойлж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр манай шүүхийн байгууллага энэ дээр маш учир дутагдaltaй ажиллаад байгаа. Мөн прокурорууд энэ дээр бас ерөөсө мэрэгжлийн мэдлэггүйгээс болоод тэгдэм үү маш учир дутагдaltaй ажиллаад байгаа байхгүй да. Зүгээр өмчлийн газар дээр хүн юм барьж олно гэдэг байгааг дэмжиж байгаа болохоос биш газрын зориулт нь юу байх хэвтэй юм. Ямар барилга барих хэвтэй тэр газар дээр нь. Дээр нь мөн холбогдох барилгуудын ямар норм дүрмийг зөрчигдөөд байгаа юм. Ямар норм дүрмийг зөрчихгүй яриад байгаа юм гэдгийг огт ялгаж салгаж чадахгүй байгаамаа. Хоёрдугаарт нийтийн эзэмшлийн зам талбайг өөрсдийн одоо олгогдсон өмчлийн газараас хэтрүүлэн одоо хашаалж барилга барьж байгаа асуудал үүсэж байгаа. Гуравдугаарт энэ оршин суугчдын аюулгүй зорчих эрхэнд маш ноцтойгоор одоо зөрчиж байгаа. Энэ орчимд чинь ойролцоогоор нэг 60000 хүн амьдран сууж байгаа. Тэгээд тэр бүх хүмүүс явганаар зорчихдоо яг энэ одоо барилгын хажуугаар зорчдөг. Тий. Тэгэхээр зэрэг иргэдийн зорчих эрхэнд маш ноцтойгоор одоо халдж байгаа ийм үйлдэл. Тус газрыг өмчлөх эрхтэй иргэн уран туяа нь 2021 онд анх барилгын ажлаа эхлүүлэхээр газар ухаж эхлэхэд оршин суугчид эсэргүүцэн шүүх хяналтын байгууллагад ханджээ. Улмаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргаж 2023 онд нийслэлийн засаг даргын захирамжаар барилгын зөвшөөрлөлтөй холбоотой актыг хүчингүй болгож байжээ. Гэвч барилгын компани зүгээс дахин зөвшөөрөл авч ажлаа үргэлжлүүлсээр байна. 24 онд энэ газрыг дахиад ингээ ухсан багт нь хотоос хүмүүс ирээд тухайн үед одоо хотын орлогч дарга мөнх эрдэм гэдэг хүнээр ахлуулсан баг энэ дээр нь ажиллаад энэ чи барилга барих ямар ч боломжгүй юм байна гэд хотоос төсвийг гаргаад энэ ухсан байсан нөхөнд бүгдийг нь булж ингэж тэгшилсэн. Одоо ингээд энэ болж байгаа байдал булцсан байгаа газар ийм болцсон байгаа энэ булаад. Уг нь бол бүр болиулсан тий? Уг нь бол бүр болиулсан. 23 оны 5 сарын 19-нд захиргааны актыг хүчингүй болгож байна гэд одоо энэ зүйл заалтуудыг үндэслээд энэ чи барилга барих одоо юу хүчингүй болгож байна гэдэг ингээд хотын дарахтай юу байж байгаа. Ингээ хотын хяналт шалгалтын газраас үрдээ шаард хуудас тавьчаад зөвшөөрлийн чинь цуцлагдсан байна барилга барьж байна гэдэг. Тэгэхэд дахиад ингээд юудаг тий. Оршин суугч юуны талаас дэмжиж эсэргүүцээд байгаа вэхээр ерөөсөө барилгын норм дүрмийг зөрчиж байгаа юм аа.
барилга хоорондын зай гэж юу ч байхгүй. Энэ цахилгааны байгууламж ингээд ойрхон ингээд 3 байгууламж байгаа. Эднэрийн аюулгүй авааргүй зай гэж юу ч байхгүй. Энэ төлөвлөлтөнд ерөөсөө огт тусгагдаагүй. Дээрээс нь энэ мухар гудамж учраас галын одоо онцгой байдлын үед авран хамгаалах ямар ч боломж байхгүй. Нийслэл болон дүүргийн онцгой байдлын дүгнэлтүүд нь гарцсан байж байдаг. Энэ барилга баригдсанараа орц гарцны асуудлаас гадна галын аврах аюулгүй ажиллагаанд ажиллах ямар ч нөхцөл боломжтой үүсэхгүйгээр ямар ч зам талбай байхгүйгээр одоо ингэ шахаж барьж байна гэх ингэ дүгнэлт нь гарцсан байд. Тэгэхээр энийг шүүх авч хэлцэхгүй байгаамаа. Шүүх авч хэлцэхгүй байна. Өмчлөх газрын эрэхтэй гэр бүлийн зориулалтаа газар гэдэг. Энэ зориулалтаа гэдэг нь өөрийнхөө байрыг барьж болно. Одоо нэг давхар байр байна уу, хоёр давхар байр барьж. Гэтэл энд өнөөдөр дээшээ 5 давхар, доошоо нэг давхар, 6 давхар хүүхэд төгсгийн төв гэдэг нэрээр ийм одоо үйлчлэлийн орон сууцны ийм барилга юучаад байгаа. Зургийн аргаар эднийх дандаа балконтой буюу орон сууцны бүр барилга ингээд төлөвлөж байгаа. Араар нь явж байгаа энэ хашаа манай сүүхийн газар одоо нийтийн эзэмшлийн талбай байгаа гэсэн. Тэрийг бүр тулгаад явдаг замыг бүр нарийнхан болгоод ингээд тавьсан байгаа даа. Тэгээ тийм нарийнхан талбайгаар өнөөдөр хүмүүс очиж явж байна. А гэтэл шууд нөгөө нийтийн эзэмшлийн сүүхийн талбайг ангууд одоо ухаад бүр ингээд эдгээр юугаа хийгээ яваад байгаа. Хүний газар дээр өнөөдөр тэгж болохгүй үстэй тий хашаа тавиад ингээд шууд ухаад энэ иргэн уран туяа гэдэг хүн бол хуран бригадын генерал Хүрлбаатар гэдэг одоо хүнтэй маш ойрын хамаарал өгье. Цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр бүгднтэй дандаа өгсөн хувилддаг. Жишээлбэл энэ дээр барилгын барилга барихаараа замыг хааж агаад барилга барьцдаг болдог, шороогоо явуулчих болдог. Тэгэхэд нэг ч цагдаа дуудаад ирдэггүй, нэг ч одоо хүн лөө хандаад ирдэггүй. Тэгтэл оршин суугч нэг машин тавиагүй юу? Барилгаасаа уцтаад цагдаа нэрчдэг, замын цагдаа нэрчдэг, ачтгын машин хүрээд ирдэг. Ийм системтэй зохион байгуулалттай улсуудаа бид нар одоо зөвхөн оршин суугчдын хүрээнд 4 жил, 5 жил тэмцэж байгаа байхгүй да. Хот төлөвлөлт барилгын стандарт хангалтгүйгээс үүдэн нийслэлд галт үмэр гамшигын үед онцгой байдлын автомашин нэвтрэх боломжгүй болсон жишээ цөөнгүй. Тиймээс иргэд энэ барилга ашиглалтад орсноор төлөвлөлтгүй жахцалдаантай бүтээн байгуулалтын бас нэгэн жишээ нэмэгдэхгүй хэмээн болгоомжилж байна.